Unitel Group-ын жил бүр уламжлал болгон мод тарих арга хэмжээг зохион байгуулдаг. Бөгөөд энэ жил 5 дахь жилтэйгээ учран залгаж байна. Мөн энэ арга хэмжээнд зөвхөн мод тарих бус ажилтнуудын дотоод уур амьсгалыг эргэжүүлж, байгаль дэлхийг хамтдаа хайрлаж бодит хувь нэмрээ оруулж, зөв техникээр системтэй услаагаар мөнхөд ургах ногоон төгөл бүтээх зорилготой юм а. Unitel Group-ийг ногоон байгаасаа хөтөлбөрийнхөө хүрээнд яг мод тарих ажлыг жил болгон бол ажилтнуудынхаа дунд зохион байгуулдаг. Нийтдээ бол 5 жил бол яг ийм арга хэмжээнүүдийг бол хийж байгаа юм. Энэ удаад бид нар бол 750 модыг бол тарьж байна. Ингэхдээ бас ахирцсангуу өндөр ургалттай өөрөө амьдрах чадамж одоо илүү сайтай гэж хэлэх юм уу? Тийм модуудыг бид нар бол энэ жил сонгон авсан. Ингэхдээ бид нар илүү ойжуулалтын мэргэжлийн байгууллагууд байдаг. Тэдэртэйгээ илүү зөвлөлдөж яг энэ тухайн байршил дээр ямар мод илүү тохиромжтой байна вэ гэдгийг бол шинжилүүлсний үндснээр модоо бол сонгодог учраас гол нь тухайн модны ургалтын одоо чанарыг хангахын тулд бид нар модны сонголтуудыг бол хийдэг. За энэ жил бид нар бол 750 мод тарьсан бол нийтдээ бол бид нар сүүлийн 4 жилийн хайрхан хөгшин төвдөр нийтдээ бол 7500 орчим модыг бол тарьж байгуулсан. Unitel Group-ийн ажилтнууд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөний дагуу мод тарих зөв арга техникийг суралцаж, зөвхөн мод суулгахаас гадна ургалтыг доктортой байдлыг хангах, дэд бүтцийг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч байна. Мөн уг төгөлд гүний худаг гаргаж, услагааны системийг бүрэн шийдвэрлэснээр модтыг тогтмол арчлан ургуулах, байгаль дэлхий доктортой орчныг бүрдүүлэх нөхцөл бүрджээ. Unitel компани маань одоо яг 4 дахь жилдээ яг энэ Чингэлтэй хайрхан дээр мод тарьж байна. За тэгээд жил нэг өсөн дэвжин хөгжин гэдэг шиг Unitel компани нь энэ жилээс яг услагааны системтэй болдог туслын услагааны системийг байрлуулад ингээд услагаагаа шийдээд энэ мод бүтцөөгөө ургуулахад ингээд үтсэж байгаа л одоо үнэхээр талархууштай байгаамаа. Дэвшилттэй услагааны системийг голцоо анхаарад модоо тариад байвал илүү үр дүн өгдөгөө. Услагаагүй мод бол үндсэндээ ойролцоогоор нэг 30-20% жилдээ ургадаг. Услагааны системийг шийдээд өгч 100% хүртэл ургах боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ дээр нь онцгой анхаарад услагааныхаа системийг ингээд анхаарч байгаа нь болсон. Яхаа харахгүй талархууштай зүйл. Өмнө ирж байхдаа бас яг ингээд баг болоод яг компанийнхаа зохион байгуулж байгаа энэ мод тарих үйл ажиллагаанд л оролцож байсан. Тэгээ өмнө ирэхдээ болохоор бас яг багаараа болоод ингээд бараг 10-20 мод бол тарьж исэн. Энэ жил ч гэсэндээ бас яг тэгж тарих юм шиг байна. Тэгээд мод тарихад мэдрэмж нь ямар байдаг. Яг ингээд тарьж явах явцсан жоохон одоо ядраадаг ч гэсэндээ би ядраадаг ч гэсэндээ амар ингээд сэтгэл дүүргэж өгдөг юм шиг санагддаг. Ингээд байгаль дэлхийд өвчл төрөгч ингээд бусдыг ингээд амьсгалах бас өвчл төрөгчөөр нэг ч гэсэндээ мод тариад ингээд тусалж байгаа даа айгу баяртай байдаг гэх юм уу. Ийхүү ногоон төгөл барилгах хэсэгт гүний худаг гаргаж услагааны системийг бүрэн шийдснээр тарьсан моддыг тогтмол арчлан тордох ургуулгад орчин нөхцөл бүрдэж байна. Unitel Group-ын технологийн дэвшлиг нийгмийн хариуцлагатай хослуулж, байгаль орчин хүний хөгжил доктортой ирээдүйд чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн ногоон төгөл төсөлж үний тод жишээ юм а.